Монголын залуучуудын холбоо нь залуучууд болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг залуучуудын төв байгууллага болохын хувьд 2012 оноос залуучууд руу чиглэсэн олон шин санаачлагуудыг хийж эхлээд байгаа юм а. Монгол улсын 21 аймагт бүх төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хвшлийн аж ахуй нэгж, ихтэй сургууль, коллеж, олон улсын байгууллагууд болон гадаад улс оронд сурч ажиллаж амьдарч буй залуучуудыг хамруулан залуучуудын зөвлөл байгуулан ажиллаж байна. Монголын залуучуудын холбоо нь энэ оны үйл ажиллагаагаа аврын оролцсон уран дор явуулахаар болжээ. За ингэснээр залуучууд нийгэмд болохгүй байгаа өөрчлөх шаардлагатай асуудлуудад хамгийн түрүүнд дуу хоолойгоо хүргэж гар бие оролцох боломжийг залуучууд бүрдүүлэх ёстой юм а. За Монголын залуучдын холбооноос санаачлан өнгөрсөн оны 5 дугаар сараас эхлүүлсэн парк аврын хөтөлбөрөнд захин ертөнцийн хүрээнд олон залуучууд дуу хоолойгоо хүргэж нэгдээд байгаа юм а. Үүний үр дүнд паркийн газраас эзэмшиж байгаа компаниудын удирдлагуудыг урьж хилцүүлэх зохион байгуулсан. Эрдэнэт үйлдвэрийн залуучдын холбоо Монголын залуучдын холбооны үйл ажиллагаатай танилцсанаар хамтарч ажиллах боломж бүрдэж, үйлдвэрийн залуучууд дуу хоолой үзэл бодлыг Монголын залуучуудад таниулах боломж бүрдэж байна. Бүх чиглэлээр залуучдын байгууллагынхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, Монголын залуучдыг үйл ажиллагаагаар нь бүх оролцоог хангах чиглэлээр 3 чиглэлээр ажиллаж байна. Нэг нь орон нутгийн анхан шатны байгууллагуудаараа, нөгөөх нь бол байгууллагуудад залуучдын зөвлөлийг байгуулж байна. 3 дахь чиглэлд бол мэрэгжлийн хороодыг 16 мэрэгжлийн хороодоор залуу хүн бүр эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэрэгжил хийж байгаа ажил, тэгээд сонирхлынхаа улмаас ингээд 3 чиглэлээр залуучдын байгууллагын үйл ажиллагаанд оролцох болцоод байна. Уулын боёжуулах эрдэнэт үйлдвэрийн тэргүүний 40 залуу Монголын залуучдын холбооны үйл ажиллагаатай танилцах. Тэгээд мөн бас орон нутгийн залуучуудыг бас ингээд сүүлийн мэдлэг мэдээлэл залуучуудаар оролцуулсан лекц хөтөлбөрийг санаачлаад зохион байгуулж байгаа. Зохион байгуулаад явж байгаа нь туйлын таашаалтай байна. Уулын боёжуулах эрдэнэт үйлдвэрийн залуучдын холбооныхонд гүн талархал илэрхийлье. Монголын залуучдын холбоо өнгөрсөн онд сонирхол ажил мэргэжлээрээ нэгдэн тухайн салбартаа тулгамдж буй асуудлуудад гарцгаах, шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой залуучуудын бие даасан нэгдэл болох залуучдын хороодыг байгуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Монголын залуучдын холбооны дэргэдэх залуучдын байгаль орчны хороо, спортын хороо, соёл урлагийн хороо, хүнс шимт хичээлийн хороо, эрүүл мэндийн хороо, хууль эрх зүйн хороо, хүмүүнлэгийн хороо, шинжлэх ухаан технологийн хороо гэх зэрэг 8 хороо байгуулагдсан ажиллаж байна. Эдгээр хороод нь ажлын төлөвлөгөө, үйл ажиллагаагаа эрч хүчтэй, идэвхтэй явуулж, залуust хандсан тэднийг уриалсан олон ажлыг амжилттай хийж эхлээд байгаа юм а. За Эрдэнэт үйлдвэрийн залуучууд Монголын залуучдын холбооны үйл ажиллагаатай танилцах үеэр бас нэг хороо байгуулагдсан нь залуу сэтгүүлч нийтлэгчдийн хороо байсан юм а. Тус хороо сэтгүүлчдийг мэргэжлийнх нь хувьд хөгжих, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд туслаж дэмжих, сэтгүүл зүйд залуу сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг олон нийтийн шийдвэрлэх түвшинд хүргэх зорилготойгоор тус хороо онцлогтой юм а. Ялангуяа Улаанбаатар хот гэхээс илүүтэйгээр хөдөө төвөөсөө алслагдсан холын аймагуудад яг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүс редакцийн дарамжхалт илүү их мэдрэгддэг, илүү их ирдэг, илүү их хараат байдаг. Тэгэхээр өнөөдөр хэвлэлийн эрхчлөөний өдөр яалчгүй энэ асуудлыг ярих хэрэгтэй. Тэнд ажиллаж байгаа залуу хүмүүс өөрсдөө хөгжүүлэхэд маш их мэдээлэл тутмаг байна. Дээрээс нь хөгжүүлэх боломж нөхцөл хараахан байхгүй байна. Эрдэнэтийг бол Орхон аймгийг бол би бас гэж харах байна л да. Яагаад гэвэл хилэнтэй л маш их хөгжсөн бололцоотой аймагуудын тоонд ордог. Тархан уул Орхон аймаг бол орж байгаа. Тэгэхээр олон хилэнтэй л байснараа бас энэ хөгжил байгаад байна уу гэхээр бас үгүй юм болов тийм. Тэнд ажиллаж байгаа залуу хүн бүрийн хөгжлийн асуудал, нийгмийн тулгамдж байгаа асуудал, ялангуяа өнөөдөр яригадаад байгаа тэр эрхчлөөний асуудал, хилшийн эрхчлөө гэдэг зүйл нь өөрөө хараат биш байж энэ үйл ажиллагаас зөв голролоор явах хэрэгтэй. Тэгэхээр энэ суурь зөв тавигдсанаар өдөө орон нутгаас энэ хөгжил очих магадaltaй гэж миний хувьд бол хардаг. Монголын залуучдын холбоо гэдэг бол энэндээ маш олон залуучуудыг нэгтгэж чадсан. Өнөөдөр бас шинэ зорилготой болсноор шинэ үйл ажиллагаа явагдаж байгаа. Өдөө орон нутгийн залуучдын илүү төлхөө мэдрэгдэж байгаа болов уу гэж бодож байна. Эрүүл мэндийн асуудлууд, спортын гэдэг юм уу, орхигдоод байсан энэ асуудлуудыг шийдвэрлээд өдөө орон нутагт очиод тэнд ажиллаж байгаа залуучууд бас тулгамдж байгаа асуудлууд юу байдаг юм бэ гэдгийг сонсож байгаа. Тэгэхээр манай өнөөдрийн байгуулагдж байгаа хороо ч гэсэн энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулна. Гадаад харилцаа болоод өдөө орон нутгийн уялдаа холбоогоо сайжруулахад юу нь хаанаа нурсан байна вэ? Гүүрээр бодоход яг аль хэсэгтээ доголуулсан байна вэ гэдгийг эргээд тодорхойлоод тэн дээр ажиллахад бол ямар нэгэн асуудал болов гэж бодож байна. Яагаад гэвэл тэнд маш их хүлээлт байгаа. Хизээ ирж бид нар ямар мэдээлэл өгөх вэ гэдэг асуудлууд хүлээлттэй байгаа учраас энэ шийдвэрлэхэд бол амар. Тэгээ дээрэс нь
энэ нөхцөл бололцоо боломж байд юм байна гэдгийг өнөөдөр харцаад байгуулагдаад тийшээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ дээр бол хамтран ажиллахад болоод ер нь бол гишүүншил нээлттэй залуу сэтгүүлч бүр энэ дээр бас болоо нэгтгэж өөрийн байр сууриа илэрхийлэхэд хорооны үе таалга нээлттэй та бүхний бас чанган дуурдаг дуу хоолой болж чадах болов уу гэж бодож байна. За Монголын залуучдын холбоо нь анх удаа авилгалгүй орон сууцны үн хэрхэн өөрчлөгдөж болохыг телевизийн нэвтрүүлэг зохион байгуулах замаар олон нийтэд харуулж хямд орон сууцаар хангах залуучуудын кампаниудад дэмжих зорилгоор авилгалгүй орон сууц хөтөлбөр реалити шоу нэвтрүүлгийг зохион байгуулсан. Мөн 89 жилийн түүхтэй залуучдын үнэн сонин, залуучдын лобби бүлэг, авилгалын эсрэг бие авахгүй өгөхгүй аян зэргийг өрнүүлж байсан билээ. Түүнчлэн хөдөө орон нутагт ажиллаж залуучдын тулгамдсан асуудлыг сонсох, цуврал лекц зохион байгуулах, хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах гээд залуучууд руу чиглэсэн олон талтай үйл ажиллагааг зохион байгуулсаар байгаа юм а. Эрдэнэт улирын залуучдын холбооноос наачлан зохион байгуулсан Эрдэнэт залуу их хөгжил ТV лекц Улаанбаатар хотно амжилттай боллоо. Тус үйл ажиллагаанд манай улсын салбарын нэр хүндтэй эрх хүмүүд оролцож өөрсдийн лекцүүдийг тавьсан байна. Эрдэнэт улирын залуучдын холбооноос зохион байгуулдаг Эрдэнэт залуу их хөгжил ТV лекц нь манай улсын нийгэмд нэр хүндтэй салбартаа тэргүүлэгч шилдэг лектрүүдийг өрч тус үйл ажиллагаанд хамруулж чаддгаараа онцлогтой. За энэ төрлийн ТV лекцийн лектрүүдээр Монголын түүхийн хүрээлэнгийн түүх судлаач Чулуун, Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч, соёлын гавьяа зүтгэлтэн Зол Жаргал, шог зураач соёлын гавьяа зүтгэлтэн Зогт Баяр, урлаг судлаач Уран баримлч Бадрал, хуульч Батзаяа, төвд судлаач Нэм Очир, Боролдоо студийн найруулагч Мегмар нарын 7 хүн өргөдөн лекц ярилцлагыг өрнүүллээ. За тус ТV лекцэнд үйлдвэрийн залуучууд 3 өдрийн турш хамрагдаж, оюуны боловсралтай хөрөнгө оруулалт хийж чадсан үр дүнтэй үйл ажиллагаа болж чадсан юм а. Тус сонирхолтой лекцүүдийг Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт телевизээр тун удахгүй үзэгч олныг хүртэл болгох юм а. Энэ лекцэнд маань салбартаа нийгэмдээ танигдсан манай Монгол улсын идэвхтэй шилдэг тэргүүний улсууд бидэнд алтан сургаалаа хайлж манай Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын цаашдын өсөх дэвжих зөв амьдрахад үнэтэй сургаалаа айлсан сайхан лекц боллоо. Энэ лекц маань очоод Орхон аймаг Эрдэнэт үйлдвэртэй дахиад үргэлжлэнэ. Эрдэнэт үйлдвэр бас оюуны өндөр чадамжтай хүмүүсээр дүүрэн байдаг. Тэднийхээ сургаал лекцийг сонсож нутагтаа бас үргэлжлэх юм аа. За өнөөдөр би Эрдэнэт хотоос ирсэн залуучуудтай уулзлаа. Тэг сайхан санагдаж байна. Яг тэгэхээр Дархнаас болон бүр бусад аймагуудаас ойр ингэ залуучууд ирсэнгүй бид орон нутгийн амьдралын тухай сонирхохоос гадна ер нь энэ залуу хүмүүс ирээдүйн хөгжлийнхээ тухай ямар үзэл баримталтай байна уу гэдэг талаар янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн үгийг одоо сонсч аваад тэрэн дээрээ дүгнэлт хийгээд өөрсдийнхээ цаашдын амьдрал үйл ажиллагаа их бүтээн байгуулалт төлөвлөж байгаа бол тэрэндээ туслах хэрэгтэй юм байна. Ямар ч үсэн их тийм шинэ хоошин одоо агаар тарих сэтгэлдээ оруулахаар ирсэн бол их сонин сайхан санагдлаа. Тэгээд бид харилцан ярилцаа тэгээд энэ улс эх орон нутгаа хувь хүн өөрийнхөө амьдралыг цааш яаж зөв сайн сайхан байлгах вэ гэдэг талаар нэлээд ярилцлаа. Би тэгээд энэ хөдөлгөөнийг дэмжиж байна. Тэгээд нийт Эрдэнэтийн залуучуудаа улам яруу сайхан бүтээн байгуулалтаар шинэ амьдралыг бий болгоход их хувь нэмэр оруулаасай гэж хүсэв. Ягаад шинэ амьдрал гэж ярьж ийм вэхээр одоо бид нэр байгаль экологи их дэлхийгээ хайрлсан. Тэгээд байгаль орчныхаа хишгийг хүний сайн сайхны төлөө амьдралын чанарыг дэвшлүүлэхэд их тустай. Тэгээд биеийн тамир спорт, урлаг соёл хүний хөгжихэд одоо шууд нөлөөлөх тийм их бүтээн байгуулалтуудыг өргөн талаас нь эхлэсэй гэж өргөж бодож явдаг. Тэгээд энд Эрдэнэт залуучууд бас их юм бодож явдаг байхаа гэж үсээ ойлголоо. Тус үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн 40 залуу ажилчид оролцож 3 өдрийн турш номын дуу сонсохын зэрэгцээ залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагуудаа нэгдэж урлаг соёл спортын арга хэмжээнд идэвхтэй оролцсон юм а. За үүний нэг нь Монголын залуучдын холбоо найрамдал туслантай хамтран зохион байгуулсан хүүхэд насанд хүргэж өгдөг гар тэрэг хэмээх хөтөлбөр байлаа. Тус үйл ажиллагаанд Монголын залуучдын холбоо, Эрдэнэт үйлдвэрийн залуучдын холбоо, иргэний нисхийн ерөнхий газрын залуучдын холбоо, ТЭЗ дөрвийн залуучдын холбоо гэх мэтчлэн байгууллагуудын залуучууд хамрагдлаа. За эдгээр залуучууд нь олон улсын хүүхдийн найрамдал төвд байрлаж, орчин үеийн хүүхдийн цэцлэнгийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хүүхэд насны дурсамжаа сэргээх, хөгжөөнд тоглоом тоглох, багийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулах гэх мэтчлэн хөтөлбөрүүдэд хамрагдсан
юм а. Эдгээр үйл ажиллагаа нь залуучуудад хүүхэд